төрийн албаны ялангуяа хууль шүүхийн байгууллагын хараат бус шударгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд ерөнхийлөгч миний бие хуулиар олгогдсон эрх хэмжээг бүрэн дүүрэн ашиглаж төрийн шударга албатуудыг үл ядгуурлан хамтран ажиллана гэдгээ бас хэлье. Эрхэм хүндэт сонгогчдоо, Монгол улсын ерөнхийлөгчийн нэр хүндтэй хариуцлагатай албан тушаалыг улс орныхоо хөгжил дэвшлийн эгзэгтэй бас шийдвэрлэх цаг мөчид хүлээн авч байгаагаа би сайн ойлгож байна. Сонгогч олон түмний хүлээлтж өндөр байгааг мэдэрч байна. Ард түмний маань хүсэн хүлээсэн бас ерөнхийлөгчд нэр дэвшигчийн хуваар амласан олон зүйлийг хийж хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагадах нь бас шин сорилт бэрхшээлтэй тулгарх нь ойлгомжтой. Гэвч шударга ёсыг тогтоох, ард иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, эрх хэрэгчлөөг нь баталгаажуулахын төлөө анхнаас нь зүтгэсэн үйл хэрэгээсээ би алхамч ухрахгүй. Монгол орноо хөгжил дэвшилд хүргэхийн төлөө амь нэгтээ зүтгэж ирсэн ард түмнийхээ захиа даалгаврыг ч мартахгүй. Монголын ард түмэн эрх чөлөө шин сонголтынхаа төлөө баггүй зовлон зүдгүүрийг туулсан. Өнөөдөр монголчуудын өмнө хөгжил дэвшлийн шин боломжууд нээгдэж байна. Бас шин сорилтууд тулгарч байна. Бид авилгал, ядуурл, ажилгүйдлийн тухай олон жил ярьж бас олон арга хэмжээ авсан боловч нийгмийн энэ хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд эргэлтийн шинжтэй сүр ойрчлтыг хийж чадаагүй л байна. Үүнд олон улсын санхүүгийн хямрал, улам нэрмээс болж байдал сайжрах төлөв мөддөө ажиглагдахгүй байна. Гэхдээ шударга ёсыг тогтооход бид энэ тэндээс зээл тусламж хүсэх шаардлагагүй. Шударга ёс тогтож чадвал нийгмийн баялагын хуваарлт зөв болж ард түмэн маань хямралт байдлаас ангижрах болно. Үүнийг та бид өөрсдөө л хийнэ. Монголчууд эх орондоо, төрийн ордондоо тулгамдсан асуудлаа хэлэлцэж шийддэг, бие даан шийддэг болсон том ололт юм аа. Гэхдээ бодит эрх мэдлийг иргэн бүрийнхаа мэдэлд өдөр тутам ажил амьдарч байгаа сум, баг, хороо, хот суурьнд нь хөргөж өгөх ажил үгүйлэгдсээр удлаа. Монголын төр эрх мэдлгүүдээ биш, харин хэтэрсэн эрх мэдлэлтэй цатгалдаж хямарсаар байна. Эрх мэдлийн төвлөрлөөр биш, харин эрхийн шилжилтээр, түүний зохистой хэрэгжилтээр иргэний нийгмийн хөгжил дэвшил тодорхойлогддог. Ардчил бол хэн нэгэн эрх мэдэл авахтаа биш, тэр эрх мэдлийг ард түмэнд эдлүүлэхтэй байдгийг дахин сануулахад илүүдэхгүй нөхцөл байдал өнөөдөр Монгол оронд байсаар байна. Монголын төр хуулиар булаасан эрх мэдлийг хуулиар буцааж олон нийтэд өгөх цаг нь болсон. Иргэдийн өөрсдөө шийдэж болох ялангуяа орон нутагт бизнесийн болон мэрэгжлийн олон нийтийн байгууллагад байх ёстой ажил үйлчилгээ эрх мэдлийг шилжүүлэх цаг нь болсон гэж хэлэхэд одоо оройтгоор болчиход байна. Миний Монголын ард иргэдээ, Монгол улсын иргэн бүр айл өрх суурин газар бүхэн тулгамдсан асуудлаа шийддэг тийм шийдэлд бүтээлч оролцогч нь байж чаддаг болж л байж Монгол улс бүхэлдээ хөгжил дэвшилд хүрч чаднаа. Монголын хөгжил дэвшил бол Монголын төрийн төлөвлөгөө хөтөлбөрөөс биш, Монгол хүмүүрийн зорилго төлөвлөгөөнөөс хамаарна. Ядуу хүн айл өрхүр ядуурлаас гарах төлөвлөгөөтэй байх ёстой. Ажилгүй нь ажилтаа болох, ажилтаа нь бүтээмжээ улам нэмэгдүүлэх зорилго тавих ёстой. Ингэж л байж Монголын хөгжил бүтэн болж нийгмийн эв зохис бүрэлдэж чаднаа. Нийгэмд шударга ёс тогтооход иргэн бүрийн оролцоо хэрэгтэй. Шударга усыг өөрчлөх нь иргэн хүний эрх төдийгүй тийм байдал ноёрхсон нийгэмд бол иргэн бүрийн заавал биелүүлэх журамт үүрэг болж хувирдаг. Ийм үүрэг бол энэ цаг мөчид амьдарч байгаа хүн бүрийн үүрэх ёстой ачаа. Учир нь хүн бүр хойч үеийнхнийхээ төлөө үүрэг хүлээдэг. Дахиад нэг жил
дахиад 10 жил, дахиад 20 жил Монголын ирээдүйг авилагч түшимдүүдийн гараар шүүслүүлж болохгүй. Одоо энэ байдлыг зогсоох ёстой. Иймээс ард түмэн нэг хэсэг нь түүхийн тэрэгний буулганд насаараа уяатаа зүтгэдэг, нөгөө хэсэг нь хүлээлгийн өрөөнд насаараа суудаг байж болохгүй. Бүгд л зүтгэх ёстой. Бүгд л оролцох ёстой. Харин тэр боломж нөхцөлийг төр бүрдүүлэхэд үйлчлэх ёстой. Би Монгол улсын төрийн тэргүүний хувьд улс орныхоо хөгжил дэвшилд мөн хувь амьдралаа өөдөн татахад оролцдоггүй залхуу биш, түүнд идэвхтэй оролцогч бүтээгчийг үргэлж дэмжих болно. Нийгмийн баялгаас алба тушаалд ойрхон биш, ажил хөдөлмөр хийж түүнийг бүтээж байгаа нь илүү хүртдэг байх дэг жаяг тогтооно. Хүн бүрийн эрх чөлөөт байдлыг ханган хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Нөгөө талаас хуулийг ялгалгүй ягштал биелүүлдэг зарчмыг хатуу мөрдөж ажиллана. Ард иргэдээсээ ахин хүсгэд монголчууд төрийн төлөө амьдрах биш, өөрийнхөө төлөө, үр ач ирээдүйнхээ төлөө ажиллаж амьдрах учиртай. Төрийг бодож биш, өөрийгөө бодож, ажил амьдралаа өөдөн татахын төлөө идэвхтэй бүтээлч байхыг Монгол улсын иргэн бүрээс хүсье. Иргэдийнхээ энэхүү хичээл зүтгэлд дэмжлэг болж ажиллах нь ерөнхийлөгч миний гол зорилго байх болно. Ард түмнийхээ эрх ашигын манаанд тууштай зогсохоо та бүхний өмнө дахин илэрхийлье. Хүндэт зочдоо, Монгол улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын элч төлөөлөгчдөө, та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувьяасаа Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байгаат нь чин сэтгэлийн талархал илэрхийлж манай улстай үр ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэн ерөөё. Монголын ард түмэн түүхэн сонголт хийж ардчил эрх чөлөөний зарчимд үнэнч хөгжил дэвшлийн төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн байна гэдгээ батлан тунхаглалаа. Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн, амжилт хүссэн чин сэтгэлийн талархлыг олон орны төрийн удирдлага байгууллагаас хүлээж авлаа. Та бүхэн миний хариу талархлыг тус тусын удирдлага хүмүүст дамжуулна гэдэгт би итгэлтэй байна. Монгол улсын гадаад уламжлалт бодлого шинэ нутаг агуулгаар баяжиж тууштай үргэлжлэх болно. Нэн тэргуунд Монгол улс хоёр хөрстөөгөө тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Мөн бидний 3 дахь хөрш болсон найрамдалт улс орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Энэ ялдамд Монгол орны хөгжил дэвшилд гүн тусалцаа үзүүлсээр ирсэн улс орон олон улсын байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.